Зохиолыг бичсэн Ламсрангийн Саранжиа, зохиолыг уншсан Туул Синди, гуниг хөвөрсөн Замбойлон. 2 дугаар бүлэг. Чансаа дон жилүүдийн сүүдэр бүхнээс халахалж, чиний л төлөө би орчлонг дүүргэж амьдарсан. Зүрхэнд оргилсон тэр их хайраа зөвхөн чамд үлдээгээд би хоосон одно. 10 жилийн дараа төгөлдөр тэр нэгэн гайт аваараас шалтгаалж жил гаруй хугацааг хэвтэрт өнгөрүүлэн машин барих чадваргүй болж группт оржээ. Гэсэн ч угийн ажилсаг чамбай хүн болохоор баацтай диспетчер хийж амьдралдаа нэмэр болсоор байв. Бүтэн 10 жил гэдэг бага хугацаа биш. Энэ хугацаанд төгөлдрийн амьдралд төдийгүй Монгол улсад нийгмийн өөрчлөлт явагдаж ардчилсан хувьсгал ялж улсын үйлдвэрүүд автобаз, уул уурхай, хөдөө аж ахуй тэр чигтээ хувьчлагдсан маш олон хүн ажилгүй болох нь тэр. Мэдээж олон жил ажилласан автобаз нь хувьчлагдсан тул төгөлдөр бусад олон хүний адил ажилгүй болов. Хүүхдүүд нь том болж ихэр охид өөрийн туяа үүрцээ хоёр нь 14 нас, хүү эзэн болд нь 10 нас хүрээд байлаа. Эхнэр оюун төгсөн Оросын холбооны улсад мэргэжил дээшлүүлэхээр явсан тул ажилгүй болсон төгөлдөр баахан ганцаардаж өрөөндөө орон дээш харан хэвтэн. 3 хүүхдийг нь өсгөж өндийлгөж өгсөн сайхан сэтгэлд найгалмаа өнгөрөөд жил гаруй болсон тул ярьж хэлэгч хүнгүй болсон төгөлдөр хүүхдүүдээ хүлээн цонхоор харан зогсохдоо заах өөрхий ингээд гал алдаж хаарлахгүй л юмсан. Оюун төгс минь жилийн дараа зүрхний мэс засалж юмж болоод ирнэ. 3 хүүхэд минь өсөж том болцоож байдаг. Энэ нийгэмд мөнгөтэй хүн амьдрах болох нь. Сургуульд сурахад эмнэлэгт хэвтгэд хүртэл мөнгөтэй хүн л сурч эрүүл саруул байдаг цаг ирлээ. Ингээд дээшээ харж хэвтээд цонхоор харж зогсоод байж болохгүй. Нэг л юм хийхгүй бол насаараа тостоо ноцолдож машины жолоо мушигсан эрдэм ном гэж гэлтах юмгүй надад хийж чадах юм юусэн бэлээ. Үгүй ингээд надад банкнд хадгалуулсан хэдийн юм би. Түүнийг аваад энэ улс уучиг 8-нд гараад туучхал яадаг юм бол? Над шиг үрлэгэн хүн тэр 8-гийн чимийг хийж чадах болов да. Хараад байхад ганц ширхэг бохийг хүртэл зарчих юм. Хүүхдийн нүд хараад бүлтэл зээдэл байхад өгөхгүй суугаад байдаг энэ хажуугийн буудлын дэргэд суудаг бүдөө авгааг харахаар уур хүрээд авах юм. Гү тэгж байж л мөнгө олдог байх төө зайлвал. Ард нь тэр авгааг харж амаа хөдлөгдөг олон хүн байдаг үз хөөрхий. Охид маань өсөж байдаг. Хэд хоногор орхиод явж болдог болов. Хадам ээжээ загчхаад явбал эргэж тойроод байх байгаа. Юу ч гэсэн хүүхдүүдтэйгээ ярилцъя гэж бодов. Тэр орой эзэн болдгоо нэгч нараас оройтож орж ирээд гутлаа тайлан шидээд өрөөндөө ороод гарч ирж хоолоо идэхгүй байсан тул төгөлдөр хүүгийнхээ өрөөнд орвол хүүн буруу хараад уйлсан бололтой хэвтэж байв. Төгөлдөр хүүгийнхээ дэргэд суугаад духан дээр нь гараа тавьбал байдгаараа хөлөрчихсөн байв. Төгөлдөр хэрдгийн цочож миний хүүгийн бие нөвдөөгүйз гэж асуугаад духан дээр нь үнсөв. Өвдөөгүй ээж хизээ ирэх юм санаад байна. Хүн уйлсан бололтой хацран нойтон байв. Ээж надад удахгүй. Ирэх хавар гихтэл хүрээд ирнэ. Хаав эс ирэх хаваргүй гэсэн эзэн болд 2 мөрөө чичрүүлэн уйлж эхлэв. Минийхөө аль унаашар төгөлдөр хүүгээ ихэд өрөвдөн ингэртэй наан тэрхэд эзэн болд гомдолтой цорхирч байлаа. Минийхөө хоолоо идчих. Тэгэд хоёлаа айл хийсэй. Би л авдаг дамир өвөөгэнд очихгүй шүү. Инх болд цаанаа л нэг гомдолтой хэлээд эцгийнхээ илгэнд нойтон нүрээ наан шигдэв. Тэгээ минийхүү айл хэсгээ болий. Зүгээр л дөрүүлээ гадагшаа гарч дэлгүүр орё. Одоо ч дэлгүүрүүд тэр орой болсон хойно онгоож байгаа харагдах юм байна лээ. Тэгвэл нарны тутам орцгой аваа танд мөнгө байгаа юу? Надад гутал аваад өгчөөх. Шижирватар дандаа надад гой хуцаараа гайхуулдгийн. Өнөөдөр гихтэл үнтэй бүзээрээ гайхуулсан. Түүний аав ээж мөнгөтэй тэндэл юм байгааз манай ээж ч гэсэн ирэхээр манайх мөнгөтэй олно тийм ээ аваа. Ингээд эзэн болд эцгээ нэмсэглэн харав. Төгөлдөр хүүгээ өрөвдөж хоолон зангираад явчихад хурдхан гихч нь хааны цаг руугаа харахад цагийн зөв 4-ийн тоог зааж байлаа. Тэгээ минийхүү хоолоо идээд эгч нартайгаа сууж бай. Аав нь банк ороод хадгаламжаас хэдэн төгрөг аваад ирээ. Пөөх та хадгаламжинд мөнгөтэй м аваа. Манайх тэгвэл баян л юм бэ штэ. Тийм ээ аваа. За минийхөө хоолоо идчихвэ. Аав нь явчихад ирээ. Тэр нарны титэмд чинь тэгээд Шижирватрах шиг гутал байгаа мó.
Бага ээж нь тэндээс Шижируаторт тэр гутлыг авч өгсөн гэсэн. За ашгүй. Шижируатор ч одоо миний хүүгээс ах шүү дээ. Том хүүхэдтэй барьцаад байж болохгүй шүү. Ойлгосон бэ заавын түнтгэр гэсэн төгөлдөр хүүгийнхээ тохон дээр үнсээд яран эргэв. Төгөлдөр орцноосоо гарan ихэд яарч хар гүйхээр алхасаар банк руу ороход банк хаалгаа барьж байв. Төгөлдөр хар хөлсөө цувуулан учирлан гуйсаар арайхийн банкны ажилтны өмнө сууж хадгаламжийн дэвтрээ гарган сарваагаад зорьсон хэрэгэ бүтээсэндээ тэр баяртай байлаа. 3 хүүхдэд дагуулan нарны титэмгийг 2 давхар худалдааны төвөөр дээш доош өксөж уруудан явсаар 3 хүүхдээ бүрэн хувцлаж баярлуулан өөдрөө явж байтал ихэр охтынх нь баг үүр цайх эцгийнхээ гараас зүгдэн хажуугийн лангуу руу чирэв. Одоо болно охин минь, аавынх нь мөнгө дууссан гэж төгөлдөр цааргалав. Дуусаагүй, би харсан. Галзуураад агараач. Энэ удаа миний үгэнд ороо аваа. Алийн болгон энэ нэг сэжгийн мөрөн ганцхан цамцтай явах гэсэн. Миний мэдхийн лав 3 жил өмслөдөг. Үүр цайх эцгээ үг хэлүүлэхгүй тажигнтал загнаад лангууны өмнө чирч очиход төгөлдөр хүмүүсээс зовж галзуураад агараач. Одоо байдлаа эцгийнхаа хувцснаас сэжиглэх нү гэж амандаа бовтнаад өмссөн цамцаа гүймиг харав. 2 мөрөн гандаж ханцун салбаран сэмэрч хуучирч нэмгэрсэн энэ цамцандаа тэрээр ихэд хайртай билээ. Түүнийг нөгөө ослоос шалтгаалж удтал эмнэлэг твтээд босгоод оюун төгсөн авч өгсөн ажээ. Игчээ тэр жижигхэн хослолыг үзүүлдэ. Үүр цайх хэв нэг хилээд инээмсгэлэхэд яах нь вэ энэ үнтэй юмар хэмээн төгөлдөр өөртөө сүрхий хаадгав. Худалдагч эмэгтэй урайлгахын гэгч нь эргэж өнөх хослолыг авч өгснөө. Энэ яг таарна. Бүр захиалсан юм шиг гэж аавч нь биерхүү нүд дүүрэн сайхан ирхэн байна гэснээ төгөлдөрлөө нүдэ ирэмхэд тэрээр ихэд сандарч гин чи яадаг шулан бэ хүүхдэнд иргэд хүн байж дуулж гин үгүй энэ худалдаач эмсээс хол явсан нь үлзийтэй юм байна гэж бодов. Алуу аава өмсөдхөө гэж үүр цайх захирав. За да их л галзуурч байна да. Хамаг мөнгө өргүүлэх гээд чам муу охиныг дээ гэртээ хараад нэг тас алгадах юм хом гэж бодсон ир охиноо ширүүн харж төвөг цаашаа гэлээ. Юу гэсэн үг юм бэ аав? Бангартаад байгаач гэх мөртөө үүр цайх цамцныхан цахилгаан тавчийг шар хийлгэн тайлав. Аав өмсөд үзчихэлдээ. Ээжгээ уян зөөлөн дуутай өрөнчийн охин нь аргадангүй хилээд цамцныхан ханзуунаас татан тайлав. Тэгэлдээ аава авчих пөөх манай аавд гой зохиж байна хэмээн эзэн болдхүүн алгаа ташин дэвхцэв. Төгөлдөр ийхүү нэгэн оройг хүүхдүүдтэйгээ шууган өнгөрүүлв. Хадам ээжийнх нь нөхөр Дамиран сайд Юмжаагийн Цэдэн бал даргын тойрон хүрээлэгчдийн нэг гэгдэн ажилгүй болсон тул төгөлдөр хаяа очин шатар нүүдэг байв. Үгүй мөн хаач юм аа. Цаг үеэ даган хүүхдийн бодол сэтгэл хүртэл өөрчлөгдөх юм. Мөнгөтэй болно гэдэл баясцгаах юм. Өөртөө гой хувцас өмсөн эцгээ бас тэгж хувцлах санаатай. Гайгүй. Мөр бүтэн хэргүй явбал болоо юм биш үү? Маягтай зайлгүйч шүү. Хувцс муутай эцгээсээ ичдэг юм болов уу? Магадгүй лээ. Үгүй би яах вэ? 3 хүүхэд ихнэрийнхээ амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь тун чухал болох нь гэж өөртөө хэдэн өдрийн турш бодсон төгөлдөр хотоор дүүрэн олширсан худалдааны төв захуудаар хэдэн өдрийн турш хийсэн тэнэв. Хүүхдийн хувцас арай түргэн борлогдож буйг тэр анзаарчээ. Аав нь хэд хоног юмд яваад ирээ. Та гурав гэрээ сахиад байж чадна вэ? Төгөлдөр гадаад паспорт гаргуулсныхаа орой хүүхдүүдээ хоололцоход хэлэхэд 3 хүүхэд нь түүнийг ихэд гайхан харав. Та хаашаа явах гэж байгаа аваа? Өөрийнхөө сэтгэлэн зовсон байртай эцгийгээ харав. Аав нэг хүнтэй хамт урагшаа 8-нд яваад ирээ. Хэдэн төгрөгөө өрөөд дуусснаас баах чадхай өсгөж хадгалаад байвал зүгээрсэн л гэж бодогдох юм. Химэн төгөлдөр үннээ хэлв. Харин тэгвэл сайн л да. Гэхдээ та өөрөө мэдээ. Гэхдээ аваа таны хөл өвдөж болохгүй маш их гантаа байж хөдөлгөөний хянаа гэж эмч хэлсэн штэ. 8-нд явна гэдэг амаргүй. Ачаа бараагаа өргөж зөөж их л ядрах байх та. Өрөнчийн охин нь татгалзсан өнгөөр хэлв. Аав яваад ирөө. Гэхдээ аваа одоо хүн бүр ирээнээс чанар муута барааж ирч ирээд хямдхан зарж байгаа. Анхнаасаа л чансаатай юм хизээч үнэ алддаггүй гэж эмээ хэлдгийм билээ. Цаашаа томоохон хотын том худалдаачид худлаа хэлдэггүй гэсэн. Та томоохон үйлдвэр юм уу худалдааны төвтэй очиод захиралтанд гэрээ байгуулчих уу? Тэгэх юм бол та олон дахин явж хөлөө өвтгөж ядрахгүй штэ.
Тэр байгууллага таны захиалгын дагуу л барааг тань явуулчихна. Та тосож аваад гайлын татвараа төлөөд л боллоо гэж үүр цайхыг хэлэхэд төгөлдөр жигтэй ихэн гайхав. 14 настай охин яаж ийм юм мэддэг байна? Тийм юм байдаг гинүү. Миний охин яаж мэдсэн? Төгөлдөр охиноо ихэд тоон асуув. Насан ихч тэгсэн юм уу? Насан ихч өөрөө тийм худалдаа хийгээд брэндийн дэлгүүр нээчихсэн. Тэдний дэлгүүр нэх гоё. Тийм үү? Миний охин яаж тэр хүнийг таньдгийг? Би танилгүй яадгийн. Манай найз хөвгүүний ээж байхгүй юу? Юу гэнэ чи? Төгөлдөр ихэд цочин хэрдхийсэн царайгаар охиноо харахад эцгээсээ хайсан үүрэнжээ босож өрөөндөө оров. Эзэн болтгүй аав эгч хоёроо ихэд шимтэн харж байг төгөлдөр ажиглаж хэрэгт дуртай золгийг дээ гэж бодон дураараа охиноо айлгах санаатай муухай харав. Үүр цайх огтхонч дайлдарсангүй. Аава, найз хөвгүнтэй байх нь юу нь болохгүй гэж миний охин чинь жаахан шүү дээ. Эрэгтэй хүүхдтэй үерхэх нас чинь болоогүй. Хүү илдээ сэрээч аава. Манай ангийн охид бүгд л хөвгүүдтэй үерхдэг. За багхан шиг галзуураад байгаарай чи. Жаахан охин байж балаа юм ярьж гин. Та салгадаж орхин шүү. Ингэж охиноо айлгах санаатай сүрдүүлсэн төгөлдөр хоол хийхээр галтгооны өрөөрөөгөө оров. Чаддаг юм шиг гих охиныхон доогтоо дуу ард нь сонсогдоход тэрбээр эргэж хараад за гайгүй чамайг үгэнд орохгүй бол та салгадчихл таараа. Одоо ч удахгүй дээ. Ээж чи ирнэ. Ээж чинь та нарт над чиг дарлуулаад байхгүй илгүй гэж ганцаараа ярьснаа гинт түүнийгээ мэдрэн эвгүүцээд овоолон орхисон аяг тавгуудыг угааж эхлэв. Аава гих бага охиныхон дуу ард нь сонсогдоход яасан? Бас дураараа дөргөх нь гэсэн төгөлдөр охиноо том харав. Аава хоёлаа нэг айлд орчход ирээ тийх үү? Юу гинэ? Хажуугаа орцсон байдаг юм аа гэсэн үүр цайх эсгийнхээ хараас шууд хөтлөв. Яах гэж маялаад байгаа охин бэ чи? Заадраад ах чинь. Одоо байдлаа танихгүй айлд гэж өгүүлсэн төгөлдөр охиндоо хөтлөгдөн гэрээсээ гарчээ. Насан гэж эргэлдсэн том алагнууд цайвар бор царайтай биедээ зогтсон махлагдуу төгөлдрийн үе насны бүсгүй байв. Насан нэг өрөөндөө шалан дээгүүр таран авуулсан барааныхаа дунд тооны машин тачигнуулан сууж байснаа тэднийг харан ээлдгээр инээмсэглэв. Орой минь насан ихчээ. Орой минь үүр цайхаа. Хүү яадаг вүлээ? Игч нь ажил дарагдаад тун тухгүй суун. Алив та хоёр том өрөөнд гэсэн эмэгтэй ажлаа орхон босов. Насан ихчээ. Манай аав хятад руу 8-нд явах гээд учраа олдгүй. Та аавд минь туслаач. Ээж нь эзгүй болохоор аавд маань зөвлөх хүн байхгүй байгаа. Гэх охиноо төгөлдөр ундууцан харахаас хэтэрсэнгүй. Таны би бүр сайжирчээ. Насан яриагаа ийн эхэлжээ. Төгөлдөр насантай ярилцсан шүн орой болтол суужээ. 8 хийн гэдэг зарим үед амьд үсэн ажил байдаг. Та нэгэн шийдсэн бол би танд туслахыг хичээе гэж насан хэлжээ. 7 хоногийн дараа төгөлдөр насангийн хамт гал тэргэнд сууж байлаа. Ийхүү төгөлдрийн амьдралын нэгэн шинэ үе эхлэв. Насангийн ажилдаг дорны өргөө худалдааны төвийн 2 давхурт лангуу түрээслэн ажиллаж эхлэв. Барааны сонголтыг хүртэл хийж өгч насан түүнд чин сэтгэлээсээ тусалж байгаад ихэд баярлана. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл болгон барааг нь зөөж өгөхөөс өөр тус төгөлдөрт олдохгүй. Хувцас худалдан авахар ирсэн хүн барааны үн асуухад төгөлдрийн нүүр менчийн улаан төг хийн ээрж байгааг харсан үүр цайх охин нь аавыгаа хідэнтэй сөрхий загнаснаас хойш арай гайгүй болжээ. Нэг өдөр оюутан бололтой улаан хацартгүйгээ дагуулсан 50 гаруй насны авгаа ирэхэд төгөлдөр ухтан мэдлэв. Зайлвал да хөдөөгийн хүн байна да харвас. Энэ гутал байхгүй мó? Энэ гутлыг л амаар байна гэж хүүгээ шивнэхэд төгөлдөр тэднийг өрөвдөв. Авгаа сандчин өврөө дарахад зайлвал да мөнгө муутай улс болол та. Үнийг нь сайн дараад өгч юмсан. Зүгээр өгөх нь хаашаа юм бтэ гэж өрөвдөөд ийш тийш харсан төгөлдөр үүр цайх охиноо ойр байгаагүйд баярлав. Энэ тэгээд ямар үнэтэй гутал юм бтэ гэсэн авгаа төгөлдрөөс бишгүүгээс асуухад төгөлдрийн инээд хүрөв. Аха энэ ямар үнэтэй гутал вэ гэж хүүн асуув. 150,000-аас сайн яриад өгөн шүү. Пэ базар байна. Яа сайхтар үнтэй гутал өмсгөж зүтгэдэг зайлэг вэ чи. Явъя гэж авгаа хүүгээ зандрав. Энэ гутлыг л амаар байна. Та өөрөө гутал авч өгнө гэсэн бицтэй. Химэн хүүгээ урганахад хөөрхий их санаа алдаад дахин өврөө дарав. Миний хөө 20,000-д багтах гутал авчихал та гэж авгаа хүүгээ харгадан царайчлав.
Хин тийм гутал өмсдөг юм. Юу гэж байгаа зайлг вэ чи? Манай нутгийн хүүхдүүд бүгд өмсдөг үсттэй. Эн чин тэгвэл арай өөр заа юу? Ээж нь ахын чинь хурмыг хийх гээд хуруу хумсаа хуйхалж байна шүү дээ. Том болсон хүүхдээж учир ойлгохгүй гэж ихийгээ өгүүлэхэд хүү уурлаж яршиг тэгвэл би гутал авахчгүй. Ингээд навсаагаад явжээ гээд буцаж алхав. Дүү аль сургууль сурдгийг гэж төгөлдөр гинт ярианд оролцов. Техникийн их сургуульд хүү дурамчхан хариулаад төгөлдрийг таагүй харахад энэ нь төгөлдөрт муу уурчингийн хайтай эвгүй санагдав. Сайхан сургууль сурдгийн байна. Сайн сураараа дүүмэн. Сонирхсон гутлаа авда. Ахын чамд бэлгэлчихье. Бэлгэлэхээ нэрээ юу? Тийм ээ. Ав. Хурдан аваад явж үз. Гэсэн төгөлдөр охин үүр цайхаа ороод ирэхүй гэж дотроо айн бодоод ийш тийш хулмалзан харав. Хээ базар байна гэж болох юм уу? Гэх ихнэрийн гайхшарсан харц түүнийг ороолгоход төгөлдөр тэр хоёр тулж очин хайрцагтай гутлыг оюутан залуугийн гар дээр тавиад холдов. Баярлалаа хаа. Залуугийн догдолж баярлсан дууг сонссон төгөлдөр толгой дохиод ингэж хүнийг чин сэтгэлээс нь баярлуулна гэдэг сайхан байна шүү. Би сүүлийн үед амьдрахын эрхэнд авчирсан бараа болгон дээрээ бусдын жишгээр мөнгө нэмж өөршгөө хүмүүсийг баг багаарч гэсэн шулж байгаа маань тоогүй ээ. Цаг үеийн юм болсон хойно яалтай үлээ дээ гэж бодов. Тос оргойж гэж буйнаа нэм ингэж болтгол юм байх та гэх ихнэрийн дуу сонсогдож хүүгээ хөтлөн алхахад төгөлдөр тэдний араас харав. Сайхан сонсогдож байна шүү. Энэ үгийг сонсолгүй уджээ. Энэ хүүд гутал өгч байхыг үүр цайх охин маань харчихсан бол энэ авгаа биш бие базарваа болох байлаа да. Химэн бодсон төгөлдөр өөртөө мушийн инээмсэглэв. Аав, яагаад ганцаараа энийгэд байгаа? Тэний хүн шиг. Охиных нь цовоо цолгуундун ард нь гарахад төгөлдөр сүрхий цочин эргэж харав. Охин нь күртгийнхээ ингэрийг задгаалжсан халуутсан бололтой инээн зогсно. Зойлог гэж ингэж цочих гэж гинт ард хашгичж очиохтой яах вэ дээ чи? Хичээлгүй мө? Гэртээ харихгүй яагаад нааша ирсэн бэ чи? Та одоо яагаад уурлаад байгаа юм бэ? Би хичээлээ тарсгаа танд туслах гэж ирлээ. Аав нь яалаа гэж уурлах вэ дээ. Харин охин минь чи наад хичээл намаа хийх хэрэгтэй шүү. Би хоол аваад ирсэн. Аава хамт хооллоо. Сэргэлэн цаваа охиных нь нүд тормолцож цагаахан хацар нулаа бутрах нь ээжтэйгээ жигтэйх айдалхан харагдаж төгөлдрийн хоолоо өөд нэгэн халуун огшоод ирэв. Ивэдээ гэж миний танхилхан ариухан биеийг хит хувааж өөртөөгөө адилхан охид хөөхөн хүү надад өгсөн бурхан дар их шүү дээ. Хоолоо зангируулан бодож ихэд уярсан сайхэр тонгойн охиныхоо төмбөгөр цагаан тухан дээр үнэрлэв. Үүр цайх том алаг нүдэ эргэлдүүлэн сайхан гихчийн инээдээр аавыгаа дахин баярлуулав. Хоолоо идааваа. За тэгье. Миний охин гуанзнаас дахиж битгий хоол авч байгаарай. Хин гуанцнаас хоол авсан. Гэртээ хараад хоол хийгээд ирж байхад чинь өө тийм үү. Миний охин ийм сайн штэ. Миний охин л аавыгаа дуурайсан хоол сайн хийдэг болж байна. Охиныхоо хийсэн хоолыг иднэ гэдэг аавынх нь жаргал шүү дээ. Төгөлдөр ихэд баярлан хэлээд охиныхоо авчирсан цавцайсан цагаан буузнаас хэдийг амтрахын идэхийг охин нь харж сувлаа. Миний охин идэхгүй мө? Би гэртээ идчихсэн. Тэр хоёрт бас хийгээ тавьчихсан гэсэн үүр цайх эцгийнхээ аяганд цайд өргөн хийж өгөв. Хоёр аяг цай уусан төгөлдрийн хоёр шанааг даган хөлс шүүрхийлэн уурсхийг харсан үүр цайх халааснасаа гоёмсог цэцэг бүхий жижиг алчуур гарган арчиж өгөв. Аав нь хоолнд орох гэж байсан. Аава, та ядарсан байна. Харж амраа. Би өдөөс хойш сууя. Аав нь зүгээрээ. Миний охин хичээл номдоо анхаар. Энд хичээл давтахад амар байдаг юм аа. Эзэн болд өмүүлэхгүй. Хизээ дүү чин та нарыг тэгж өмүүлж байсан. Яах гэж дүүгээ тэгж байдаг юм бэ чи? Өмүүлдэг болоод л тэр энд амар байдаг юм аа. Та яв. Зөөр үд зайлаг. Юм худалдаж авах гэсэн хүмүүс ирээд чамааг мөн хичээл давтуулдаг л байх та. Хайр очиж хичээлээ хий. Давтуулдаг гэд байхад та өөрөө харихгүй юу? Би маргааш танд тусалж чадахгүй шүү. Сургууль дээр удна. Та өнөөдөр сайн амраарай гэсэн үүр цайх охин өөрийн мэдэлгүй баруун хөл дээрээ дагонцон алхах аавыгаа өрөвдөн харж аав минь ядарч байна да. Ээж хурдан ирж аавыг минь халамжилж амраагаасаа хөөхий дөө гэж бодов. За тэгвэл аав нь явлаа шүү. Миний охин ядрахгүй эз. Төгөлдөр өөрийн эрэхгүй чимчгнэн өвдөх баруун түнхний өвдөлтөнд давтан хэлээд өвдөж байгаа охиндоо мэдэгдэхгүй гिचэн үүд рүү алхав.
Баруун хөл нь улам догонцон чирэгдэх ажээ. Би ядрахгүй, хараад сайхан амраараа аваа. Баярлалаа миний хүү. Аавыгаа жигтэйхэн халамжлах цаваас эргэлэн охиныхоо дунд ихэд уяран баяссан төгөлдөр хоолой чичрүүлэн хилээд гадагшгаарав. Баруун хөлийн өвдөлд улам ихсээр байсан ч урагш шүд 100 алхав. Машин сигнал дагшиг болоход төгөлдөр эргэн харвал шил толин наранд сүрэн гэлцэх жижиг шар машинаас эмэгтэй хүний жижигхэн гар далалхад төгөлдөр гайхсгийн дорой зогсов. Машин ажуухан урагшлан зэрэгцэн ирж зогсоход хажуугийн шил доошолж насангийн урьхан царай харагдан инээмсэглэв. За сайн байна уу? Ойрт таарсангүй. Ажил өндөр өөхөө гэж төгөлдөр ихэд найрсаг мэдлэв. Сайн байна уу? Харин тийм ээ. Ойрт таарсангүй. Алив суугаачгүй. Харих нь уу? Хамт явъя. Би харих гэж явнаа гэсэн эмэгтэй түүний хөдөлгөөн бүрийг инээмсэглэн харав. Би харин харих гэдэл төгөлдөр машины нөгөө талаар тойрч хүүхэнтэй зэрэгцэн сунгаа хийлэв. Чи яаж вэ? Хүлчин сүрхий чирэгдэж харагдлаа. Химэн хүүхэн баахан завсан өнгөөр хийлэв. Энэ мөн хөл нэг л бишээ. Нөгөө нэг хаалгаа сэдрээд ах шиг. Одоо тэгээд яадаг вүлээ дээ. Зүтгэндээ хөө. Нэг жил зүтгэчихвэл танхил минь ирнэ. Тэгээд илэмжилчихнэ. Цаадах чинь зүрхний мэс заслын чиглэлээр суралцаж байгаа. Чиний өвчин чинь хөл штэ гэж насан санаа алдав. Энэ хүн эхнэрээ бурханчлан шүтэж байдаг. Нөгөө эхнэр нь харин яаж ч явдаг юм бол тоо. Залуу сайхан хүүхэн харагддаг. 3 хүүхдээ зовоочихгүй зүтгээд байх л санаатай байна. Төгөлдрөө хоёлаа эмнэлэгт очиж үзүүлээ. Чи бид хоёр ч ажлын хамтрагч үү дээ. Насан эсэргүүцхийн аргагүй хэлээд машины хасан хөдлөхдөө золтоол хажуугийн машин мөрөгч өгсөнгүй. Ингээд тэргэм тойлтойгоо харьцаж сураач аль зогсоодох. Ингэчж замын хөдөлгөөнд оролцдоггүй баха. Ингэж төгөлдрийг зандрахад насан инээд алдан машинаа зогсоов. Аль би явах минь. Жолоо барьж чадахгүй ээж яах гэж машин авч байдгийн бэ чи? Жолоо байрна гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Ингэж төгөлдрийг хэлэхэд насан инээсээр л байв. Насангийн хүчилж ятгахснаар төгөлдөр шинжилгээнүүд хийлгээд 10 хоног эмнэлэг твтээд гарчээ. Төгөлдрийг эмнэлгээс гарахад насан хүлээж байлаа. Үүр цайх охин лангуугаа ажилуулж, үүрэнчийн охин гэр дүү хоёроо төвөггүй харсаар угтахад төгөлдөр жигтэйхэн баярлав. Охид минь том болж ар талаа төвөггүй аваад явах болж, хүүхэд том болох мөн сайхнаа. Нэг өдөр насан тэднийд телефон утас тавиулж өгснөөр оюун төгс ойр ойрхон ярих болов. Оюун төгсийн утсаар ярих төгөлдрийн хувьд хамгийн том баяр болно. Төгөлдөр эхнэртэйгээ ярьсан баяраа тэмдэглэхээр ганц жил арх аваад Дамирангийн очиж шатар нүүнгээ сарахад хүртэнэ. Нас ахиж буй замбаа гараа гарган сайхан хоол хийж хүргэнэ дайлна. Төгөлдрийг Дамирангийн очиод хүү эзэн болдон заавал дагаж авна. Дамирангийн өвөрт дэрвэж өссөн Шижирбаатарын өмсөж зөөснийг сүрхий ажиглана. Нэг ийм орой төгөлдрийг Дамирангийнхаас хүүтэйгээ хамт орж ирэхэд хоёр охин нь хүлээсэн байртаа сууж байснаа үүр цайх босож эцгийнхээ хувцсыг тайлан үлгүүрт өлгөөд пөөх нуль арх заваа юм аа усанд оролтоо аваа гэлээ. Өвөөтөө нь ганц юм хувааж уусан юм аа. Өвөө яахаараа таныг очихоор арх уудаг юм бэ? Өвөө ааваар далимдуулж арх уудаг байхгүй юу? гэж эзэн болд ярианд оролцов. За миний хүүхдүүд амарцгаа. Аав нь усанд ороод унтлаа. Тантай ярих зүйл байна гэж хоёр охиноо зэрэг хэлэхэд төгөлдөр дорой зогсоод эргэж харав. Яасан бэ миний охид? Яах юу охив дээ? Танаас энэ хоёр мөнгө салах гэж л байгаа биз? За юу гэж дээ? Чи ойлгохгүй андаа бяцхан дүү минь. Үүр цайх дүүгийнхээ гарлуу зөөлөн алгадан хэлэхэд "Тэргэм дүүгээ яаж байгаа чинь тэр үү?" гэж төгөлдөр дуу алдав. Өвдөөгүй юм чинь өвтгөөд өгч болно штэ. Эзэн болд хоёр эгч рүүгээ хилээ гаргачаад өрөө рүүгээ гүгээд орчхов. Яасан бэ та хоёр? Төгөлдөр огтоо харан асуув. Эхлээд усанд орчхоо аваа. Хоёр охин нь дуу нийлүүлэн хэлэхэд төгөлдөр усанд орохоор явав. Аваа удахгүй ээж ирнэ. Өөрөнчөө зөөлөн дуугаар хэлэхэд төгөлдөр охиноо харав. Тийм ээ тий. Ээж нэрэндээ охин минь. Аваа манай гэрийн тавилга их хуучирч муудчээ. Бид хоёр ангийнхаа хүүхдүүдийг гэртээ оруулахаас ичдэг гэж үүр цайх дуржигнуулав. Юу? Та энэ гэр орноо сайн хардаа аваа. Тэгэд насан ихчийнхийг ороод хар. Юу гинэ? Насангийн гэрийн тавилга манайхтай ямар хамаатай юм? Заавал тэднийхийг дуурай хаалбав.
Ааваа, бид нар гэрээхийн энэ байдлаас ичээд байна. Төгөлдөр огтоо ууралсан харцаар харж баах шиг галзуураараа та хоёр. Одоо байдлаа төрсөн гэр орноосоо ичих нү. Ээж бид хоёр чин гэр бүл болж ийм сайхан гэр оронтой болж та нарыг төрүүлж хүний хүүхдээс дутаахгүй өсгсөн гэж загнав. Ээж ирэх гэж байна штэ ааваа. Шин тавилга авч тавиад тоглог сайхан угтвал ээж баярлан да гэж өөрийн чи аргацсан дуугаар хэлв. Мөн та хоёрын л хүсэл биз? Төрсөн гэр эдэлж өссөн эд хогшлоо адлнаа гэдэг сайн ёр биш шүү. Аав минь амьдрал гэдэг чинь цаг үргэлж ховсож өөрчлөгдөж байдаг шүү дээ. Бид хоёр том болж унтжээсэн ормон салж унах гээд байдаг. Сайнны өрөөлгээд хэмхэрхээ ороос халтал унтах гэж юу? Химэн үүрцайх маргав. Одоо зүгээр дууга унтцгаа. Төгөлдрийн ууртаа дууг сонсоод охид готхийн босож өрөөндөө ороход унтлагын өрөөндөө орон хүүгээ өвөртөлж хэвтсэн ч шөнө нойр нь хүрсэнгүй. Өглөө нь ажилдаа ч явсангүй. Хүүхдүүдээ хичээлд явсны дараа 3 өрөөгөөрөө холхиж, ор шүүгээ, диван, ханийн серванта барьж хөдөлгөж үзэв. Үнэхээр хуучирч ганцсан харагдахад санаа алдав. Амьдрал гэдэг өдрөөс өдөрт ховсож өөрчлөгддгийг өөрийнхөө хөгшөрч, охтынхоо өсөж том болж буйг харьцуулан өөртөө зөвшөн толгой дохив. Тийм дээ. Цаг хугацаа гэж хууртан ч юм аа та. Төгөлдөр анх удаа харамсан бодоод гарч гэрээ цоочлоо. Насан түүнийг урдын адил инээмсэглэн угтав. Чи ажилдаа яваагүйс юм уу? Орооч дээ. Үүдэнд ингэ зогсоод яахав дээ. За, танаа хоёр хичээлдээ явчихсан уу? Төгөлдөр мэдээж ийм асуугаа дотогш орж насангийн гэрийн гэлцал болсон тавилгыг ихэд анхааралтай ажиглан харав. Чи зүгээр үү төгөлдрөө гэж насан гайхан асуухад зүгээрээ чамтай ярих юм гараад төгөлдөр үннээ хэлээд хүүхнийг царайчлан харав. Насан түүний үл мэдэг өрчлөөнд наалуулж би том алагнуудыг өрөвдөнгөө ширтэж чи сууж бай би аяг хаан хоол хийгээд гээд эргэв. Насангийн хийсэн сайхан амттай ботгорсон хар шүлийг уугаад төгөлдрийн хамаг бие нойтгонон хөлөрч орхив. Чи жаах ядруу байна да. Олигтой хоолунд идэж ууж байгаа мó. Эхнэр чинь хурдан ирж чи минийг тэнхэрч үзээсэй дээ гэж насан бодож явдгаа хэлж орхив. Ер нь жаахан тэнхэрхэд байгаа нүнэ. Энэ мөх хөлнөсөл болж байхгүй юу гэж төгөлдөр цагаахан нэмсэглэв. Би сайн бодож байл та. Тэгнэхөө харин найз нь гисэн төгөлдөр насангийн гарыг атгаад найз нь өчтөр орой огттойгоо маргаад бодоод байхнаа тэдний зөв бололтой гэлээ. Юу гинэ? Огттойгоо маргаада насан төгөлдрийн яриаг анхааралтай сонсож үе үед толгойд охин сонсоод төгөлдрийг нэмсэглэн харав. Төгөлдрөө огтыг чинь зөвөө байрандаа засвархи гэрээ тавчуулчих. Одоогийн хүүхдүүд их өөр болсон шүү. Одоо тэгтгэл байх та. Би чам тосолнаа. Эхлээд байрандаа засвар хийчих. Эмэгтэй хүн чинь тоглог сайхан гэр байрандаа дуртай. Амьдрах уран зориг дүүрэн байдгийм штэ. За насан минь чи надад мөнчиг их туслах юм да. Би гэдэг урагшгүй хүн хариу тусаар маруухан байдаг. Хідэн төгөрг олж байна. Харин хаанаас тайван байдаа би захиалга өгчгөн гэд насан хөнгөн шүүр салдан төгөлдрийн ажилд борогшсон хатуурсан том гараас атгаж их нартай хайртай үздэй гэж асуув. Тэгэлгүй яахав дээ. Би чинь танхилдаа жигтэйхэн хайртай. Чи сайн хүн шүү төгөлдрөө. Насан шивнэн хилээд хоолоодоо хатуулсан гашууныг хүчлэн цааш зайлгав. Хилж үл болох хөнгөн саар алгууныг насанг бүрхэн зовоох ажээ. Төгөлдрөө энэ машиныг би барьж чадахгүй нэ. Шороонд даруулахын нэмэр чи уун. Би чамд бэлгэлчихье. Бэлгэлхээ? Битгий зайлгтаад вэ. Яаж тэгж болдгийг би үнийг нь үгүй. Эхлээд гэр орноо өөдөнд татаж тогтжуулж эхнэрээ хүлээж авахд бэлтгээ. Өгмөр байгаа бол тэгж байгаад өгнө үз. Харин явган гүйж хөлөө битгий өвтгөөд бай. Насан минь чамд баярлалаа. Гээ төгөлдөр босон үүд чиглэхэд насан машины дэлгүүр бичиг баримтын хамт авчирч өгөв. Төгөлдөр дахин талархал илэрхийлж хүүхний духан дээр үнсчгээд гарахад муу тэнийг хантаа гэж өөртөө дуун алдсан насан мэлмэртэл уйлж орхив. Шатуурууд нь түчигнэх төгөлдрийн хөлийн чимээ улам холдох ажээ. Төгөлдрийг лангуун дээрээ ирэхэд дорны өргөө худалдааны төвийн ахлах менежер гих 20-од насны ганган цагаан бүсгүй туйхан бие гунхуулан хүлээсэн байртаа зогсож байснаа тэгш цагаан шууд ярилцуулан инээмсэглэв. Сайн байна хаа.
Сайн байна уу? Дүү минь намайг хүлээж байна уу? Тэгэлгүй ах вэ. Өнөөдөр ямар өдөр билээ дээ? Нэрээ түрээс гэж төгөлдөр дуу алдав. Та хариуцлагатай хүн юм аа. Одоохоо миний дүү. Төгөлдөр ингэрийн халаас авхан сарын түрээс болох мөнгийг гаргаж өгөхөд залуу бүсгүй урт хумстай нарийн цагаан хуруугаа гэлэлзуулан түрээсийн мөнгө хүлээж авсан баримтад түүний гарын үсгийг зурулаад 1% нь өгөв. Амжилт хүсье ахаа. Баярлалаа. Би ч гэсэн баярлалаа. Зулсараа дүү минь арднаа захирал яагаад ойрдоо харагдахгүй вэ? Ах нь түрээсээ томсгох санаатай ярьсан яриа байгаа юмсан. Миний дүү арднаа захиралд нэг сануулад өгөх арга байна уу? Тэгээ. Гэхдээ захирал мөд ирэхгүй штэ. Таны хувьд манай сайн түрээслэгч болохоор талбайг ч томсгож өгч болно. Яасан сайн юм бэ? Бараа маань багтаамж муутай байна. Арай том талбай томсгож өгч туслаач. Болно. Маргааш ерөнхий захирал ирнэ. Та маргааш 13 цагт офис руу очоорой. Ерөнхий захирлыг байгаа дээр түрээсийн гэрээгээ шинжилчих нь биз? Ингэсэн зулсаран бүсгүй мөр даган намирсан сул үсээ арлууга асгаруулан гойлог бие гунхуулсаар алхан одов. Бүсгүйн урт цормоос далагнууд тормолзон хиймэл инээдээр ойр орчмын хүмүүсийг шагнан холдохыг харсан төгөлдөр баг хүн байж айхтар дамшиг шүү. Манайхын энэ охиныг дотор хүний хүүхэд гэдэг ортодог шүү. Хүүрхий минь манай амьдралд лангуу түрээслүүлэн том чих тос олж байгаа химэн бодов. Маргааш нь товлсон цаг боломогц төгөлдөр дээш өксөг шатаар урсан гарч дорны өргөө худалдааны төвийн төв оффист очиход урд өмнө нь үзэгдээгүй бахин чирэг биетэй уртхаар цавтай залуус арднаа захирлын суудаг өрөөний үүдэнд зогсож байв. Та ямар хэрэгээр явна? Тэдний нэг нь айдуухан хэрнээ 100 дуугаар асуугаад хүүтэн харцаар харахад төгөлдөр эвгүүцэн хоош ухартал хаалгонгойн тод улаан хосол өмсөж нүдэндээ том харшил зөөж төөхөрийн өндөртөө хадаа сагтай шовх нарын өсгийд төвөл өмссөн зулсаран бүсгүй бүжиглэх мэт туйлзан гарч ирээд танил болсон хуурамч инээдээр төгөлдрийг шагнан тэгш цагаан шүд ярилцуулав. Та хүрээд ирсэн үү? Аха, та цаг сайн барьж байна шүү. Ороод ир. Заашгүй дээ. Ах нь буцаад явчих шахлаа. Яалаа гэж дээ. Ерөнхий захирал таныг хүлээж байна. Зулсаар нь төгөлдрийг дагуулan ирэхэд үүдэн зогссон залуу зам тавьж өгөв. Том хөрөн мебель ширээний ардах өндөр сандалд гэдийн сууж нүрээ таглан наах шахуу сонин барай сууж байсан хүн тэдний чимээгээр сонино ширээн дээр бараг шидэх шахуу тавиад үл мэдэг бүлцээж хавдан зовхон номжсон ширүүн борнуудээр төгөлдрийг харж дохих шиг болох уяа зулсаран урчирээний хоёр талаар игнүүлж тавьсан олон түшлэг сандлын нэгийг татан төгөлдрийг суулгав. Манай сайн түрээслэгчтэй нэг томхон талбайтай өрөө хүсэж яваа. Бага мо тэгээд 108, 112 мөн 3 давхруудад томоохон талбайтай өрөөнөд байгаа. Хөдөл мөрч тэгээд үнэнч хүнд бий дуртай. Лангуунаас өрөө түрээслэх хэмжээнд очноо гэдэг баггүй зүтгэснийг ирж боломжийн өрөөг нөг гэрээгээ хий. Би батлаад өгье. Занах мэд 100 хэрнээ инээд мэлтгнүүлэн ярих хоёр шанааны үсэнд бууралтаж 60 хол гарсан гэмээр үгнийг төгөлдөр хаан ихтэй харсан мэт санагдаад байлаа. Зулсаран бэлэн бэлдсэн 2% гэрээний маягт гарган бөглөөд төгөлдөрч сарвайхад төгөлдөр уншиж үзэн гарын үсэг зураад тэргүүн өргөн ерөнхий захирлууд харвал мөнөөх өвгөн мөсчүггүйтэн харцаар сүлбчих мэт харж байх тул ихэд эвгүүрхэн ар нуруу нь хүйт даагаад явчихав. Энэ хүн чинь хэн блэ? Яалтчгүй харсан царай. Өвгөн зулсарангийн өгсөн гэрээг уншиж үзэлгүй баталж гарын үсгээ зураад нэгийг нь төгөлдөрт өгөхдөө чи чинь жолооч үлээ гэж ихэд хүйднэр асуув. Жолооч байсан. Тийм байх ёстой. Хүссэн ч бүтсэн бол одоо танилж үз. Өвгнийг гинт хуйсганан уурлаж хөөхөд ихэд гайхсан төгөлдөр зулсаран бүсгүйг харав. Өмнөөс нь залуу сайхан бүсгүй сэтгэл цэлэмтэл инээмсэглээд явцгаая гээд хадаасан өсгий төвөл дээрээ гонхолцсаар хаалга руу алхахад ихэд сандарсан ир араас нь дагав. Мөн нохон хөө амьдаар барахгүй намайг шиншлээд ирж байдаг. Одоо би чамаас айх байлгүй гэж өөртөө багтран ууралсан өвгөн баруунгараа тас зангидан цээжин тус газраа хид балбан муухай амтан муужаалгүй гуйлагчин амьд байж гин. Тэнийг Монгол муухат сагсан халтар гүлэг яах гэж энд ирэв? Намайг таниад ирээвэж. Нохон хүү чамайг чоны шүдээр хүүчээд өгье л дөө.
Яах гэж энд ирсэн жолгүй амтан бэ? Чи мөн намайг харах ёсгүй байсан гэж хятадаар хашгирснаа. Ороод ир гэж зандархад үүдэн зогссон залуусын нэг орж ирээд элгэн тушаа хоёр гараа зөрүүлэн бариад мэхийн зогслоо. Сая эндээс гарсан хажгар гайхлыг харсан уу? Харсан. Сайн байна. Сайн харсан бэж? Сайн харсан. Тэр жолгүй амтан маргааш өглөөний мандах нарыг харах ёсгүй шүү. Ойлголоо. Чамд найдлаа. Шагналт нь чи арай өөр амьдралаар шагнуулах болно. Баярлалаа боосоо. Замрын морь алт алтны уурхаан захирал Борис Николаевич таныг хээрийн хойморт урьсан. Тийм. Хижээ вилээ. Өнөөдөр 15 цагт Төв аймгийн Лүн сумын нэгэн жижиг амралтын газарт гол нь хамтран ажиллах хүсэлт гаргаад байгаа. Тийм л дээ. Гол нь тэр Оросын шар сахлаас чүрхлэн хөтлөөд уурхайг нь булан авах хэрэгтэй. Та нар өмнө нь хэдийнэ уулзсан байхаа? Тийм ээ боосоо. Би 3 дахин уулзсан. Хүдэр том биетэй 40 орчим насны монголчуу ир Монгол цус холилдсон ч байж болох юм. Хар муу санаагүй бололтой дан ганцаар явдгийн. Тийг л юм гээд яахав те. Бидний одоо хайрхан одоо хөдөлтгөө хүн хүлээлгээд яахав. Тийм муу сайн юмнуудаас эртхэн салж далд оруулах хэрэгтэй. Ойлголоо боосоо. Залуусаа авч явах уу? Тэр Орос шайлахгүй бижээ. Та гурав надтай яв. Олон хүнд мэдүүлэх шаардлагагүй. Ингэсэн буян өвгөн мөнгөн бариулт таягаа шүүрч нөгөө гараараа ширээн дээр донхоосон бүрх малгайгаа авч өмсөв. Ойлголоо боосоо. Би шөндөө амжиж ирэх байгаа. Маргааш өглөөний нар харах ёсгүй. Өнөөх хазгарыг яах вэ? Тий. Нэг тийм гуйлагч юм байгаа. За яа игэхв. Тэр муу гуйлагч ганц өдрийн нар үжгэлдээ. Надад алт хэрэгтэй. Гуйлагчны цусаар алт руу очих жамаа бужирлаад яахав те. Явцгаая. Ойлголоо боосоо. Гэх залуу үер яаран гүйж хаалга онгойлгоход нүсэр тарган биеийг нь хоёр залуу түшин гаргав. Өвөө та хаачих нь вэ? Гэх цул сарангийн дуу ард нь гарахад өвгөн эргэжиж харсангүй. Намайг хүлээх хэрэггүй. Тун давчуу ажил гарлаа ач охин минь. Ингэлээ. Махлаг биеийн бүгдийн баруун гартаа мөнгөн бариулт таяг барьсан өвөөгийнх нь хоёр талаас бие хамгаалагч залуус түшин өвөг эцэг нь тун удаан явж байг харсан залуу бүсгүйн зүрхээр ширхийн хатгуулж хөөрхий дөө өвөө минийх хөгшөрч байна. Удахгүй явж чадхаа болох үү дээ. Миний төлөө ямар их хийлээ дээ. Юунд явж байгаа юм бол доо. Ингэж өрөвдөн бодов. Ач охиноо араас нь ширтэн буйг мэдэрсэн ч буян эргэж харсангүй. Иймээс огтоор өрөвдүүлэх нохон хиймэртэй хүн би бишээ. Би асар их алтны эзэн болохдоо л нэг болно. Буян ач охиноо эргэж харалгүй яваад өгөв. Зул саран түшиг болсон хүчрхэг буурал эцгээ машиндаа суун давхан оттол харан зогсжээ. Тэр шөнө буян эргэж ирсэнгүй. Зул саран 3 хоногийн турш өвөг эцгийнхээ барааг харсангүй. Намайг хүлээх хэрэггүй. Тун давчуу ажил гарлаа. Алив мууг бодоогүй ч зул саран зүрх сэтгэлийнхээ гүнд төгшөөд байлаа. Нэг өдөр зул саран хотын цагдаагийн газарт дуудав. Баахан гайхсгийн зөвшөөрөл аван орсон залуу бүсгүйг цагдаагийн ахмад зөөлөн харцаар харан угтав. Та суугаач, зул саран мөн үү? Тийм ээ, би зул саран. Зул саран, та энэ хүнийг таних уу? Цагдаагийн ахмад нэг зураг авч өгөхөд зул саран зургийг авч харснаа давхийн цочож өвөө минь байна штэ гэж дуалдав. Энэ хүн таны өвөө гэсэн үү? Тийм ээ. Миний өвөө буян гэдэг хүн. Цагдаагийн ахмад санаа алдаад түүнийг өрөвдсөн нүдээр харж "Тийм бол та намайг дагаад явна уу?" гэхэд "Муу юм бодох хэрэггүй" гэж зул саран өөртөө хүчлэн бодоод санаа алдав. Түүнийг дагуулan хүйтэн чийг ханхалсан том хүйтэн өрөөнд мөрдөн байцаагч авч оров. Хид хідэн тасалгааг дамжин мухрын өрөөнд орохдоо зул сарангийн толгойтой ус босох шиг айдаст автан явав. Том төмөр банзаа орон дээр хөвтэй хүний цогцос руу харан цагаан давуугаар нөмөргөн бүтээснийг анзаарсан бүсгүй гол гарлан гуйвалцахад цагдаа түшиж авав. Тайван байхыг хичээдэг юм шүү. Тэд нэгэн цогцсын өмнө зогсоож цагдаагийн ахмад бүтээлгийг сөөх гэхэд цагдаа залуу чичирхийлсэн гараар цагаан давууг доошлуулахад зул сарангийн түшиг болсон хайрт өвөөгийн өгчөж хувирсан хөх царай харагдахад бүсгүй часхийн ойрлов.
Төгөлдрийнх байрандаа засвар хийж шин тавилга авч тавин танигдахгүй шахам өөр айл болов. 3 хүүхэд нь ялангуяа огт нь ихэд баяртай байлаа. Харин төгөлдөр шин орчиндөө дасаж өгөхгүй эвгүйцэн. Хоног өдрүүд харавсан сумаятай хурдан өнгөрсөөр нэгэн өдөрш тэдний гэр бүл баяр хөөрөөр дүүрв. Учир нь оюун төгс маргааш нь нислэгээр ирэх болсон тул том жижиггүй хөлн газарт хүрэхгүй шахам баярлцгаав. Төгөлдөр нэмгэн цамцныхаа 2 ганцыг тохоондоо хүргэн шаналж хаад амандаа дуу аялан бууз чимхэж байлаа. Заашгүй маргааш үдээд танхилыгаа тэрвэрээд сууж байна. Дуртай хоолыг нь хийж өгч сайн эрхлүүлэндээ. Хоол газар хүний нутагт ядраа үздэй. Эрхлүүлэн. Эрх залгидоо манай танхил. Ингэхэд надад тэр минь олдох байгаа. 3 хүүхэд нь булаачих үедээ. Ингэж бодон ганцаар нэмсгэлэн байснаа гинт цочов. Хаалганалан илгээ тэрс зогссон үүр зайх жингнүүлэн хөхөрч. Аав, яагаад аам би мангар юм уу? Ганцаараа нэгээд л ээжиг ирнэгээ баярлаад байгаа мó гэхэд төгөлдөр жигтэйхээ ичиж царайгаа улаалгаад хичнээн цочвоо. Гүчи юу хийгээ наана зогсож хүн айлгаад байгаа гэж зандрав. Ой, аав надаас иччихлээ гэсэн үүр зайх цахилан ирж эцгийнхээ гараас зүгдэн ирэхлэв. Охин минь дээ, цаан чин чамд хийх юм алга гэж үү? Маргааш ээж чи ирнэ шүү дээ. Сайхан мэдэрээ чи. Хийх юм байхгүй. Байсан ч яадгийн ээж өөрөө ирээд хийг. Ухаа, тэгэрэ чи ээжигээ тас алгадан шүү. Хүү яава, та дандаа тас алгадна гэдгийг би заримдаа аавдаа алгадуулж үзмээр санагддгийг штэ. Та яад биднийг зоддгүй юм? Яалаа гэж аав нь хүүхдүүдээ заадах үлээ дээ. Алдас олон штэ. Та нар чинь аавын бурхад шүү дээ. Гээд төгөлдөр охиныхоо духан дээр үнсөв. Миний аава, та хамгийн сайн аав. Үүр цайх эцгийнхээ хүзүүн зүгдэн эрхлэв. Охин минь дээ. Гүчи яагаад аавыгаа юм хийлэхгүй эрхлээд байгаа хүүхдөө өрөөнд очооч дээ. Аава, та маргаашсаас эхлээд гой хувцас өмсөж байгаарай. Яаж байгаа нь тэр ивлээ өрмөн. Миний аав чинь хүчрхэх сайхан хүн байхгүй юу? Миний охин чинь яагаад л аавда цаасан малгай өмсгöd байна да гэж төгөлдөр хөхрөв. Танд би үнэртээ ус авчихсан. Ээжэд гологдож болохгүй шүү аава. Та гой хувцас өмсөж гой байхгүй бол ээж танаас салжхал яах юм? Охиныхоо цочмог хэлсэн ил үгэнд цочсон төгөлдөр ингэрт наалтсан охиныгоо цааш түлхээд охиноо хаарав. Охиных нь том алаг нүд нойтгнож харагдахад элгэнд нь нэгэн халуун төөнөн охиноо аргадав. Миний охин битгий илдвэ юм бодол доо. Ээжигээ тэгж боддог нь яаж байгаа? Ээж нь чухамдаа аавд нь ирхэл гэж ирсэн. Аавынх нь хайртай хан шүү дээ гэж охиноо аргадан хэлэхэд түүний хоолой өөрийн ирэхгүй зангарч эхнэрээ сансан сэтгэлээ задгаалж байлаа. Тэртээ дээр тэнгэрийн гүнээс сүүн гэрлээ хасгах шөнийн саран тэдний цонхон дээр удтал саадсан цагаан шүн байлаа. Төгөлдөр 3 хүүхдээ суулгаад онгоц газартхаас бараг 3 цагийн өмнө нисэх буудлын руу хурдалжээ. Гоёмсог, ягаан тансаг, торгомсог цамц ижилхэн өмд дээр өмсөж, үсээ ард дагцандаа овоолон хавчсан оюун төгсийг хамгийн түрүүнд эзэн болтгүүн хараад ээжээ гэж хашгирч гүйхэд охид араас нь хурдлав. Төгөлдөр 2 гараа урагш сунган угсгийтэл баруун түнхээр нь хүчтэй хатгуулж лугшин өвдөхөд өөрийн ирэхгүй яолж дороо зогсов. Их хурс уулзалдан сансан сэтгэлээ задгаалж баярын нулимс унагсан оюун төгс нөхрийнхөө твхгэр чэйжинд нүрээ наан зөөлөн мэгшив. Миний танхил сайн явж ирвүү. Төгөлдөр хоолой зангируулж хэлээд эхнэрийнхээ 2 хацрыг зөөлөн үнсэв. Сайн явж ирлээ. Та минийх ядарвуу. Намайг уучлаарай. Би чи яаж байна да? Орхиод явсандаа гимшээд нэгэнд оччихсан болохоор зорсондоо хүрэх гээд оюун төгс нулимс туслуулан ярихыг сонссон төгөлдөр эхнэрээ чанга гихчин тэрвэв. Миний танхил ийм л хүн шүү дээ. Хөөх, эн чинь манайх мөн үү? Оюун төгс гэртээ орж ирэнгүүт орчин үеийн гоёмсог тавилга гэлцэл болсон өрөө таслахыг харан дуу алдав. Аав маань үнэхээр мундаг. Бүгдийг нь шинжилж гисэн. Үүр цайх охин нөгөө хоёроосоо төрүүлэн хилээд эцгийнхээ гараас зүгдэн эрхлэв. Оюун төгс нөхрөө уярал хайр дүүрэн харсаар харан өмөлцөв. Аав лангууга томсгож олон төрлийн биш дагнсан 8 эрхэлдэг болсон. Өөрийнхөө эхийнхээ гарыг атхан хэлэхэд ээжээ манайх машинта болсон. Аав намайг сургуульд хүргэж өгдөг гэж эзэн болд хашгирахад бүгд босон хөхрөв.
Ах минь, хань минь, та минь үнэхээр мундаг шүү. Би энэ хорвоогийн хамгийн азтай эмэгтэй гэж оюун төгс догдлон хэлжээ. Ядаж ганцаар амардаа хань, хоёлаа нутаг явъя. Эхлээд эгчтэй очиж зоолго. Зайлуул ээж гэлтгүй дамир ах чамайг байнга асууж сураглаж суудаг. Төгөлдрийг хэлэхэд оюун төгс толгой дохиод хөөрхий дөө тэдний нэг очноо. Харин ойрхон 2 жилд нутаг явна гэдэг худлаа ахаа да. Зүрхний мэс заслын шин тасаг нэгдэх байх. Гэхэд төгөлдөр дуурсангүй. Ажил эхэлж байгаа хүн аргагүй гэж бодсон ч уг нь нэг нутагтаа очивол зүгээрсэн. Муу ижигээсээ хойш нутгаач зүудэлсэнгүй. Ингэж хэлээд санаа алдав. Уг нь төгөлдөр танхилыгаа ирэхээр хүүхдүүдээ авч нутаг явнаа гэж машин тэргээ янзлан их хэл бэлтгэл хийсэнсэн. Та явмаар байгаа бол хэд хоног яваад ирээч дээ. Хүүхдүүдээ аваад химэн оюун төгсийг аргадангүй хэлэхэд төгөлдөр чи явахгүйгээс хойш төвөг ингээд босож гарч тамхи асаан байгуулж гарав. Оюун төгс махалж түнх гэр цээж нь улам түнхийн твхийс нөхрөө харан суусаар байв. Нийлээд уцаартай болоо юу да. Ингэж бохимддгүйсэн. Ээжээ, та тийм их ажилтаа байгаа мó? Аав сүүлийн хэдэн жил маш их ядарсан. Хөлн их өвддөг болсон. Та хамт хөдөө явж аавыг ганц баярлуулаач дээ. Үүр цайх охин эцгийгээ өрөвдөж буй бололтой том алаг нүдэндээ гониг тодруулан хэлээд ээжигээ харав. Аав чинь тамхи их татдаг болжээ гэж оюун төгс өөр зүйл хэлв. Төгөлдрийн толгойтой ус шингэрч өтлөх маяг оржээ. Духан дээр нэг гүн үрчлээс сүрхий тод гарсан байв. Баран хөлөө чирч алхах нь тэртэй мэд. Хэсэг зуур шинжин харсан оюун төгс ухсгийн босож төгөлдрийн араас гарав. Та тамхи их татдаг болоо юу да. Төгөлдөр эхнэрээ харж урдих шигээ сайхан инээж хаяа ингэж угсарч орхидог юм уу? Одоо чи юм нэрснээс хойш татахгүй гэлээ. Татах үедээ татаж байл да. Яагаад ингэж өөрийгөө хүчлээд байдгийг гэсэн оюун төгс гинт ханхийтэл санаа алдахад төгөлдөр бүхий л биеэрээ цочих шиг болон эвгүүтээд явчихав. Яава ах нь хөгшөрсөн байна уу? Үгүй дээ. Та минь өтлөг шинж орж намайг эзгүүд амьдралаа энэ зэрэгтэй байлгах гэж яаж зүдэрсэн бол доо гэж бодхоос зүрх өмөрч байна гэсэн оюун төгсийн хоолой зангирав. Ах нь эр хүний эсрэг хүйснийхээ үргийг биелүүлэлгүй яах вүлээ дээ. Гадаа зогсоод юу хийх вэ? Орцгой. За тэгээ дээ. Аха би ямартайж ажлаа хүлээлгээд өгчихье. Тэгээд энэ жил заавал хамт нутаг явъя. Оюун төгс ингэртэн наалдан хэлэхэд төгөлдрийн цээжинд нар мандах шиг болон жигтэйхэн их баярлав. Орчлонгийн амьдралын 1 жил өнгөрсөн ч оюун төгсийн цаг завгүй ажлаас шалтгаалж тэд нутаг явж чадсангүй. Оюун төгсийн хийсэн хагалгаа амжилттай болох бүр төгөлдөр Замбаг 2 жигтэйхэн баярлана. Замбаг Монгол улсын зөвлөх эмч тул заримдаа оюун төгсийн ажил дээр өнжөж охиноороо бахархна. Замбагын бага охин Жавхлан төгс нэгдсэн үндэсний байгууллагын иргэний элч төлөөлөгч болсон тул өөрийн нөхөр Галлам дээрийн хамт аль хүндрэлтэй улс орнуудад ажиллаж тэр хоёр түүнийг ирнэ хэмээн хүлээсэн хүлээлт үргэлжилсээр өнөөдрийг хүрчээ. Дамирингийн охин Алгармаа нөхрийн хамт мөн гадагш явж олон жил харь оронд амьдарсаар 3 жилийн өмнө их орондоо ирэхдээ нөхөр шүүдэр нь Оросын томоохон компани хөрөнгө оруулалттай алтны уурхай ажилуулах болж тэдний сэтгэлийг амраасан ч Алгармаа төрсөн эцгээгээд найрсаж ирэх нь ховор тул түүнээс төрсөн хүү Шижир Баатар 2 хөгшний илгийг дэвтэн өсөж байв. Эмчээ тантай уулзна гээд гадаадын иргэн хүсэлт өгөөд байна гэсэн дуун сонсогдоход элэг шилжүүлэх хүнд хагалгааны дараа хэсэгхэн амсгийн суусан оюун төгсийн зүрхээр ширхийн хатгуулж тэр хүндээ халуун төөнөлөв. Гадаадын иргэн гинэ. Хин бол арай Стив завгүй хэлгүүдээ уулзаагүй 3 жил боллоо. Тэр хүн үдээд нэг чигээ харж амьдралтаа болсон байлгүүдээ гэж бодсон оюун төгс гадаадын иргэн гинэ. Ямар хэрэгээр химэн үгээ дуусгалгүй төгдөрөхөд хаалга тогшох сонсогдов. Химбэ? Юу, би чи яаж байна? Оюун төгс өөртөө бухимдан өглөөд "За" гэж өөрийн биш дуугаар хашгирав. Хаалга зөөлөн онгойж Стивен танил царай зохиоход оюун төгс өөрийн мэдээлгүй харин болсноо анзаарсангүй. Сайн байна уу хатагтай. Таны гэрэлт царайг харах үлзий өрөөлт өдөр тохиосонд би баяртай байна. Ярилцтал инээн ойртох тэр эрийн өөдөөс оюун төгс дальдчин харж "Стив" гэж өөртөө шивнэв.
Төдөлгүй Стивийн хүнд харгаар түүнийг хомин тэрж хүдэр чирэг биеинд нь бүсгүй нүүр наалдсан байлаа. Сайн сууж байв уу? Сайн. Чи сайн уу? Харал да. Би ямар байна уу? Дайжгүй байгаа үстэй. Би залуу сайхан хിവэр байна. Харин чи улам гой харагдаж байна. Гэсэн Стивен бүсгүйг улам чанга тэрж ихэд инхри дотноор зулаа дээрээс нь хамтал өнөрлөж үнсэв. Үннийг хэлэхэд оюун төгс түүнийг их л санснаа сая мэдээж зөөлөн санаа алдав. Хизээ ирсэн? 2 цагийн өмнө онгоцноос буусан. Над руу ярихгүй яасан бэ? Шууд ирэхийг хүссэн юм аа. Муухай амтан бэ? Монголд удах юм уу? Үлдэх амьдралаа Монголд өнгөрөөнө. Юу гинэ? Хонгор минь, би чамдаа хайртай. Чамгүйгээр амьдрч чадахгүй юм байна. Ингэлээ. Стив, тийм ээ. Би хичээсэн. Хичээгээд ч чиний сайхан амьдралыг боснуулахгүй гэж бодсон хэрнээ чадсангүй. Би чадсангүй. Чамгүйгээр амьдрснаас үхсэн минь дээр. Стив ингэж хэлснээ гинт доош сөхрөн сууж, оюун төгсийн өмнө сөхрөн унаад өвдгийг нь тэрэн ойлов. Илэгний мэс засалж мэрэгчлэр суралцах хугацаанд Стивен байнга эргэж очин тусдын болдог байжээ. Стив минь битгий ингээчтэй. Миний нөхөр маш сайн хүн. Тэр надаас олон ах гэсэн ч амьдралын жилүүдийг тэр бидний төлөө өнгөрүүлсэн. Миний бас хүүхдүүдийнхээ төлөө маш ихийг хийсэн. Бид одоо сайхан амьдарч байна. Миний нөхөр ертөнцийн жамаар өтөлж хөгшөрч байна. Ийм байхад чи юу ярина вэ? Би хамгийн ачлалт хүнээ ийм үед гомдоох арчаагүй амтан гэж үү? Ингээд оюун төгс уйлж хав. Тийм ээ. Чиний зөв. Би буруутай. Би чамд хайртай. Чамайг хайрлсан сэтгэлээ барьж дийлээгүй. Би л буруутай. Би чамд зовлон өгч яаж чадах вүлээ дээ. Гэсэн ч би Монголоос явахгүй. Намайг өршөөгөөрэй. Гэсэн Стивен гинт орж ирсэн шигэ гараад явчихав. Түүний чирэг итгэлтэй алхаа холдсоор чимээ тасархад оюун төгс зүрхээ даран тонгойв.